Түүнээс ч бас ийм камер бариа явуулаас хүмүүс сандраад жоохон хэцүү л дээ. Бэлэн мөнгө хэрэгтэй байх юм, бэлэн мөнгө. Бэлэн мөнгө байх. Хүмүүс ч бас бэлэн мөнгө авч яваа бойлч дээ. Тэгээд. За сайн байцгаана уу. Хэдүүлээ энэ хайрцгийг, улаан хайрцгийг аль хэдийн таньдаг болсон бах энэ өнөг бэлэг тараагаа яваад идэг mystery box байгаа. Харин энэ удаагийн дугаар дээр маань болохоор хоосон байгаа. За яах ч нэг гэхээр хэдүүлээ нэг ийм эхлүүлээ. Дулаахан шинэ жилгээд нэг санаа бодож олсон юм бидэд. Тэгээд яах вэ гэхээр би энэ хайрцагт хүмүүсээс хандив гуйх гэж байгаа. Тэгээд тэр хандив маань энэ хайрцаг руу орох юм бол хоёр үржигдэх юм. Одоо манай дэлгүүрээс стейкхаусын зүгээс одоо нэг хүн 5,000-ыг хийлээ гэж бодоход манай дэлгүүрээс дахиад 5,000-ыг хийнэ гэсэн үг. За тэгэхээр ингэж үржигдэж яваад те энэ мөнгө гүйцэгдсэний дараа нэг гол хүрсний дараа тэр мөнгөөр бид нэр үндэснийхээ үйлдвэрлэгч брэндүүдээс малгай, оролт, бэйли гэх мэтчлэн хүүхдүүдийг дулаан байлгах боломжтой зүйлсүүдийг аваад тэгээд нэг тодорхой хүмүүст хүүхдүүдэд аваачиж өгье гэсэн зорилго тавьсан байгаа. За тэгээд хэдүүлээ одоо энэ видеог үзэж байгаа хүмүүс бас одоо энэ дансаар бас мөнгө хийгээд оролцож болно. Тэгээд оролцсон бүх хүмүүсийнх нь нэрийг нь ард нь гаргаад бас та нарыгаа шараавт хий шүү гэж хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ явцгаая. Уушлаарай. Сайн байна уу? Бид нар нэг юм сайн үйлсийн аян эхлүүлсэн явж байгаа. Тэгэд үржигддэг хандив. Одоо таны хийсэн мөнгийг бид нэр бас давхар хийх юм. Тэгээд дулаан шинжил гэдэг нэртэй хүүхдүүдэд нэг юм малгай оролт бөгнүүлж байгаа давж өгөх гээд байгаа. Тэгээд тэрэнд оролцох боломж байгаа юу? Бэлэн хийдэж байсан хамаагүй. Бэлэн биш байсан ч болно. Энэнгээр нь хийчих болно. Нэрээ бичээд хийчихвэл их гоё. Тэгээд видеон дээрээ бид нар бас нэрийг чинь дурдаад тий баярлсан талархснаа илэрхийлж болно. Тэгээ бид нэр энэ дугаараа дуусгаад дахиад нэг дугаар хийгээд 3 дахь дугаар дээр хүүхдүүд дээрээ тараах юм. Нилээ хэдэн бэлэг ер нь бол бэйли, оролт, малгай гэдэг юмыг нилээ олон тоогоор аваад тэгээд нэг захын ороолын хүүхдүүд ч юм уу те яг хэрэгтэй хүүхдүүдэд нь харж агаад өгье гэсэн бодолтой байгаа. За баярлалаа. Маш их баярлалаа. За амжилттай эхний хэдүүлээ хандиваа цуглуулж чадлаа. Маш гоё. Одоо таны өгсөн хандив энэ хайрцаг руу орох юм бол хоёр үржигдэж одоо биднээс одоо бас яг тантай цуг ижилхнийг хийгээд тэгэд оролт малгайгүй хүүхдүүд байх юм бол тараана гэсэн зорилго тавьсан явж байгаа. Та боломж байвал биднэрт туслаач. Тэгээ бид нар энэ контентныхаа туршид бид нар ингээд харуулад явах юм. Тэгээ энэ дансны зургийг аваад та тэгээд аав хүү хоёроос гэдэг ч юм уу те нэрээ бичээд явуулах юм бол бид нар бас видеон дээрээ тэр чинь гаргах юм шүү. Та эрдний нэрийг оруулнаа. Баярлалаа. За баярлалаа. За хандив маань амжилттай явж явах шиг байна. Тэгээд ер нь хүмүүс бас туслах сонирхолтой байна шүү. Бид нар нэг сайн үйлсийн аян зарлцсан явж байгаа. Үржигддэг. Тэгээд дулаахан шинжил гэдэг нэртэй. Тэгээ таны одоо энд ингээд өргөсөн хандив чинь манай дэлгүүрийн зүгээс бас яг адилхныг хийгээд үржигдэж орно гэсэн үг. За тэгээд тэр мөнгөөрөө бид нэр цуглуулж ягаад үндэсний үйлдвэрлэгчээс оролт малгай бэйли авж ягаад хэрэгтэй хүүхдүүдэд нь өгье гэж бодоод явж байгаа. Тэгээд онлайнаар хүмүүс бас хандив өргөхөөр бол өргөж болно. Тэгээ энэ данс нь ингээд яг нээлттэйгээр явж байгаа. 0-оос эхэлсэн данс явж байгаа шүү. Тэгээд та нэрээ хийгээд ч юм уу те баярлсан талархсан сэтгэгдлээ үлдээгээд ч юм уу те хин нэгэнд хэлэх үгээ ч юм уу дайгаад явуулж болно. 2 дахь дугаар дээрээ болохоор бэлгэнүүдээ аваад 3 дахь дугаар дээрээ хүүхдүүдэд тарааж эхлэх юм. Та манай бас Facebook пэйж хуудасаар дагаж ороод сонирхоод үзээрэй. За баярлалаа. Маш их баярлалаа. За манайхан бас үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс их юм аа нэрээ. За тэгээд талбай 2 моёр гэж биччихгүй. Дөнгөд чинь ингээд оруулчихъя зэ. За баярлалаа. Тэгэд ийшээ 1000 төгрөг хийвэл 2000 болно заяа. Яа дандаа юм бодлоо. Ийм бол болж штэ. Малгай оролтоо сайн зүүж яваарай. За 5-ыг ичлээ. Оо за баярлалаа. Ёстой их баярлалаа. За гоё шүү. Хэдүүлэнгийнх нь малгай оролтоос олон болж байна. Олон хүмүүс малгай оролтны мөнгө өгч шүү. За сайн байна уу та? Сайн байна уу. За ажлын сайн уу?
Ажиг сайхан бай. Сайхан үлцгээд. Сайхан үлжиж чинь. Ихчээ бидэд нэг юм хийж байгаа. Дулаахан шинжилгээд. За. Сайн үлсэн аян. За. Тэгэд энэ хайрцагт орсон мөнгийг үржүүлж бид нэр хүүхдүүдэд дулаахан малгай ороолт бэлий авч өгөх санаатай цуглуулж байгаа. Мөнгө цуглуулж байгаа. Та туслаач идэх үү? Дансаар шилжүүлэх юм уу? Болно. Энэ дансыг яг ингээ нойлоос нь эхлүүлээд яг энэ контенттой зориулаад аваа явж байгаа учраас тэгээ орж ирсэн хүн болгоныхыг одоо ингээд нөгөө өгсөн хүмүүсийнх нь нэртэй нь оруулаад явах чаа. Сонио гэдэг чинь. За баярлалаа. За тэгээд ажил үйлс нь өндөр байгээ. За ерөөлөө. Баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Бид нэг дулаахан шинжилгээд нэг аян явуулж байгаа. Тэгээ ийшээгээ 5,000 гэх юм бол 10,000 болно. 10,000 гэх юм бол 20,000 болно. Хамаагүй хийдчихсэн болно ийшээгээ чиглэл болно. За үржигдээд орж байгаа шүү. За бэлэн мөнгө маань өнөөдрийн анхны бэлэн мөнгө орлоо шүү дээ. За ястой их баярлалаа. За зүгээр ястой их баярлалаа. За гоё бас хэдүүлээ бас мөнгө бас цуглуулж шүү. Уучлаарай энийг юм асуучих байхаа. Бид нэг дулаахан шинжилгээд нэг сайн үлсэн аян зарлаа явж байгаа юм. Энэ хайрцагт орсон мөнгө үржигдэж орно. За тэгээд бид нэр хүүхдүүдэд ороолт малгай бэлий авч өгөх санаатай яваад байгаа юм. Хүмүүс юм уу? Байгуулга нь? Байгуулга. Манайх энэ Stick House гэдэг дэлгүүр байгаа. Тэгээ энэ дэлгүүрээр маань одоо энэ контент тавигдаад 3 дахь дугаараасаа хүүхдүүдэд тэр бэлгнүүдээ өгөх юм. Тэгээд энэ ерөөсөө нээлттэй явж байгаа. За баярлалаа хаа. Сайн байна уу хаа? Тэгээ хүүхдүүдэд ороолт малгай бэлий авч өгөх санаатай. Тэгэхээр энэ хайрцагт орсон мөнгө манай дэлгүүрийн зүгээс үржигдэж орно. Та 5,000 төгрөг 10,000 төгрөг хийх юм бол тэр нь үржигдээл явна гэсэн үг. Та хэдийг ч хийсэн болно байхаа. За баярлалаа. За ингээ ийм сайхан сэтгэлтэй хүмүүс дунд л амьдарч шүү дээ хэдүүлээ. Тэгээд гоё. Та манай бид нэг дулаахан шинжилгээд сайн үлсэн аян хийгээ явж байгаа байхгүй. Энэ хайрцагт орсон мөнгө үржигдэж орохоос гадна тэр мөнгөөр бид хүүхдүүдэд малгай ороолт авч өгөх санаатай яваад байгаа. Тэгээд нэг дулаахан газар орохороо шилжүүлчих болно. Тэгээд талбай дээрх улаан ороолттой энэ төр гэдэг ч юм уу өөрийгөө тооцдог. Тэгэх юм бол тэгээд бид нараас ингээд харуулад те хин хэдэн төгрөг хийсэн гэдгийг бас хилээ явуул зүгээр юм болов уу гэж бодсон. Зөв. За баярлалаа. За тэгээ манай мөнгөний одоо цуглуулах хандив маань ер нь бол айгүй гоё амжилттай явж байна. Тэгээд энэ бичлэгийг та гэрээсээ ажилласаа гадаа гудамжинд автобусанд машин дотор хаанч үзчихсэн. За одоо яг энэ доогоор ингээ явж байгаа энэ данс руу өөрийнхөө нэрийг одоо хэлж одоо чадаагүй үгнүүдээ тэ хайртай хэн нэгэндээ хэлмээр байгаа үгээ гүйлгээнийхээ утга дээр хийгээд явуулаарай. Бид нэр одоо скриншот хийгээд тэр болгоны чинь нэг бүрчлэн бичлэгэн дээрээ одоо талархал болгож оруулнаа гэдгээ хэлмээр байна. За тэгээд дулаахан шинжилдээ орцгоё гадаа маш хүйтэн байна. Бас тэгээд даарж байгаа хүүхдүүд ч гэсэн олон байгаа байхаа гэж бас бодож байна. Тэгэхээр хэдүүлээ бас ингээд чадах чинээгээр нэгэндээ гоё туслаа явчих. Stick House байла.